Аз жаргал гэж яг юу вэ? Аз жаргалыг хүн бүр хүсдэгч хаанаас яаж олох вэ? Тэр бүр мэддэггүй. Тэгвэл аз жаргал бол гэдэг радио нэвтрүүлэг танд аз жаргалыг нээж олох 40 нууцыг дэлгэж байна. Аз жаргалыг олох 34 дахь нууц бол хохирогч болохгүйг хэлнэ. Өөрийгөө амьдралын хохирогч гэж бодох нь олон хүнд тохиолддог баг. Хэрвээ та би хохирогч гэж гомдлож суулгүй, аз жаргал руу тэмүүлж, тэмцэж сураарай. Энэ л нууцыг яг одоо хамтдаа задлая. Эрхэм танд шинэ өдрийн мэнд хүргэе. Би аз жаргал бол нэвтрүүлгийн зохиогч Бадамдорж байна. Амьдрал тань тохиож байгаа алив юмс үзэгдлийг хэрхэн тайлбарлаж байгаагаас таны хэр зэрэг аз жаргалтай байх нь тодорхойлогддог. Хэрв та аз жаргалтай байхыг хүсвэл аливааг эерэг талаас нь харж тайлбарлаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол танд юу ч тохиолдсон аливааг эергээр харж тайлбарлах аргачлалыг тархинда яг л компьютерийн програм шиг суулгах хэрэгтэй гэсэн үг. Харамсалтай нь олон хүн би тэрнээс болж, би энэ хүнээс болж, чамаас болж аз жаргалгүй байна гэж өөрийгөө амьдралын хохирогч болгодог. Хэрэг бид хэн нэгний алдаанаас болж хохирч явна гэж бодож байвал аз жаргалтай амьдрч чадахгүй. Аз жаргалтай байх эсэх нь үнэндээ таны сонголт болохоор та эерэг бодлыг сонгоорой. Тийм ээ, аз жаргал бол хохирогч болохгүй хэлнэ. Зарим хүн би яах гэж монгол хүн болж төрвөө гэдэг. Монгол хүн болж төрсөн нь бараг хохирогч болсон юм шиг гаслана. Тэр хүнд та Африкт төрөөгүүдээ талрах гэж хэлчихмээр санагддаг. Байнга л омог овгийн тулаан, өсгөлөн, өвчин, хүнд бэрх зүдгүүрүүд Африкаас л сонсогддог. Тийм газар төрөөгүүдэд талрахах учиртай. Аав ээж нь өндөр албан тушаал хашиж, үр хүүхдээ сайн сайхан орчинд өсгөж чадаагүй нэгэн айлыг би мэднэ. Гэр нь ядуувтар, дээр нь олуулаа. Аав нь байн гарихууж гэрэнхнийгээ зовно. Ийм гэрт төрж өссөн хүүхэд нэг бол аав шиг аригчин, эсвэл дундаж амьдралыг л сонгож болох. Харин эднийх бүгдээрээ одоо маш сайн яваа. Тэднийхэн өсч торинсон хүүхэд насаа муулсангүй. Хүнд бэрхийг голсонгүй. Тэд ажиллаж, сурч, чадах бүхнээ эрвих дэрвэхээрээ хийснээр хохирогч гэсэн сэтгэлгээг бодолтой суухыг зөвшөөрсөнгүй. Тэдэнд хүнд үед байсан. Гэхдээ тэд эцэг их өнгөрсөн үеэ буруутгасангүй. Харин өнөөдөр гэдэг чухал өдөртөө маш хариуцлагатай байж аз жаргалтай амьдрах хариуцлагыг өөрийн гарт авсан юм. Энэ бол аз жаргалд хүрэх хамгийн зөв хандлага. Ийм хандлагатай хүмүүс л хохирогчийн сэтгэлгээгүй аз жаргалтай амьдралыг бий болгодог юм. Аз жаргал бол хохирогч болохгүйг хэлнэ гэж аз жаргалын зурвас номын зохиогч Бадамдорж хэлж байна. Нэвтрүүлгийн зохиогчийн хэлснээр аз жаргалгүй амьдрч байгаагийн бурууг хэн нэгэн тохох биш. Харин аз жаргалтай амьдралын хариуцлагыг өөрөө авч аз жаргалын төлөө ажиллаж амьдраарай. Сонсогчдаа аз жаргал бол нэвтрүүлгийг сонсож байна. Дараагийн дугаар хүртэл өнөөдөр сонссон аз жаргалын зарчмаа амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Танд аз жаргал хүсье. Аз жаргалын зурвасыг танд хүргэсэн Бадамдорж, найруулагч Ламажов, редактор Баясгалан. Аз жаргал бол нэвтрүүлгийг гэр бүлийн радиод бүтээв.